Дараагийн мэдээг танилцуулъя. Болгар улсын улс төрт чухал сонгуул боллоо. За энэ бол ээлжилт бус сонгуул нэм гарагт болсон юм. За энэ бол 5 жилийн хугацаанд 8 дахь удаагийн сонгуул болж байгаагаараа улс төрийн нөлөөлөлтөй ийм сонирхолтой сонгуул болж өнгөрсөн байна. За энэ удаагийн сонгуульд бол 1-р сард ерөнхий эдлэгчийн албан тушаалаас буусан. За өмнө нь бол сөнөөгч онгоцны хэсэгчээр ажиллаж байсан Радеевийн тэргүүлсэн нам одоо ялах боломжтой гэдэг нь тодорхой болсон байна. За Радеевийн хувьд бол Оросын холбооны улстай харилцаагаа сэргийхийг дэмждэг. За Украинд цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцдэг ийм улс төрч гэдгээрээ олон нийтэд танигдсан. За түүний хувьд 6.5 сая хүн амтай Балканы хойгт оршдог Болгар улсад бол 9 жилийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан ийм туршлагатай. За тэрээр шинээр байгуулагдсан зүүн төвийн үзэлтэд дэвшилтэд Болгар гэсэн намыг удирдах зорилгоор 1-р сард ерөнхийлөгчийн одоо албан тушаалыг өгсөн. За нэм гарагийн санал хураалтын өмнөх санал асуулгаар тус намын хувьд саналын 35%-ыг авах боломжтой гэсэн ийм одоо санал асуулга гарч байсан. За үр дүнг хэдийгээр одоогийн байдлаар бол албан ёсоор зарлаагүй. За одоогийн байдлаар бол тооллого хийгдэж байгаа ч гэсэн Радеевийн хувьд бол 43-аас 45%-ийн саналаар нам нь олох боломжтой байгаа нь харагдаж байна. За харин 13%-ийн саналыг бол Бойко Борисовын тэргүүлсэн консерватив GERB гэсэн нэртэй нам авах боломжтой болж байгаа юм. За Бойко Борисовын хувьд Оросын холбооны улсын Украинд эхлүүлсэн түрэмгийдлийг эсэргүүцхийн тулд Украинд зэвсэг нийлгэх гэсэн Болгарын аливаа ордлогыг эсэргүүцэж байгаа ч гэсэн аливаа одоо Брюсселээс гарч байгаа шийдвэрийг хаахын тулд өөрийн улсынхаа хориг буюу ветог ашиглахгүй гэж хэлж байсан ийм улс төрч юм байна. За Борисовын хувьд одоогийн одоо сонгуульд ялаад байгаа Радеевийг шин зүйл Болгарын улс төрт бол авчирна гэдэгт эргэлзээтэй байгаа гэдгийг хэлсэн байна. За мөн Борисов өнгөрсөн 7 хоног ихээр намынхаа цуглаан дээр хэлэхдээ за түүний нам нь Европ бүсэд одоо элсэх боломжийг олгосон гэдгээрээ 1990-ад оны Болгарын мөрөөдлийг биелүүлсэн гэдгээ мэдгдсэн байна. За харин энэхүү одоо сонгуульд ялалт байгуулад байгаа улс төрч Радеевийн хувьд улс төрийн байр суурь нь бол олон улсын анхаарлыг татаж байгаа. За ерөнхийлөгчийн албан тушаал байхдаа тэрээр Украинд цэргийн тусламж илгээхийг удаадараа эсэргүүцэж байсан. За энэ талаарх Европын холбооны бодлогыг шүүмжилж байсан удаатай. За мөн тэрээр Украиныг дэмжих нь Болгарыг сөргөлдөөнд татан оруулах эрсдэлтэй гэж олон удаа хэлж байсан. За мөн Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй яриа хэлцээр хийхийг уриалж байсан. За үүнийг бол түүнийх энэ одоо байр суурьныхаа улмаас түүнийг Оросын холбооны улсад талтай, за Оросыг дэмждэг байр суурьтай гэсэн ийм шүүмжлэл гарч нэр хүндэд нь нөлөөлж байсан удаатай. За кампанит ажил нь бол мөн олон маргаантай асуудлуудыг дагуулж байсан. За сая өнгөрсөн кампанит ажлынхаа үеэр сөрөг хүчний намууд бол түүнийг ихээхэн шүүмжилсэн. За ингэхдээ Путинтэй хийсэн уулзалтын бичлэг бол харуулж за үүн дээр нь тулгуурлан түүнийг шүүмжилж байсан. За хэдхэн хоногийн өмнө бол мөн Радеев маш маргаантай ийм зүйлийг бол хэлсэн. За энэ бол Крим бол Оросыг гэсэн ийм мэдээллийг хэлсэн. За энэ мэдээллийг бол мөн өмнө нь хэлж байсан. За дахин энэ мэдээллээ хэлсэн явдал нь сонгуулийн кампанит ажлыг нь бас олон нийтийн анхаарлыг татах гол байдлыг бол төрүүлсэн. За тэрээр Крим бол Оросыг гэсэн энэхүү байр сууриа бодит байр суурь гэж илэрхийлж мэдгдсэн. За Радеевийн хувьд өнгөрсөн сард Болгар болон Украины хооронд 10 жилийн хугацаатай батлан хамгаалах чиглэлийн гэрээ хэлцээр байгуулсан. За үүнийг бол буруушааж шүүмжилж байгаа илэрхийлсэн олон нийтээс бас хүчтэй эсэргүүцлийг авчирсан. За гэсэн хэдий ч бол тэрээр инхүү сонгуульд амжилттай оролцсон. За энэ бол Болгар улсын байр суурь цаашдаа Европын холбоонд за мөн Оросын холбооны улстай харилцаанд ямар одоо өнгө төрхтэй байхыг шууд тодорхойлж байгаа ийм үр дүнийг авчирж байгаа юм. За Болгар улсын хувьд Европын холбооны хамгийн одоо ядуу буурай гишүүн улсын тоонд тооцогддог. За 2021 оноос хойш олон засгийн газрыг бол дамжиж олон засгийн газрын нүүрийг үдсэн улс байгаа. За гол одоо асуудал нь бол авилгатай тэмцэх асуудал, авилгалын эсрэг томоохон жагсаал цуглаан болж байсан. Олон жилийн туршид удирдах байсан удирдагч Бойко Борисовыг бол консерватив одоо ийм удирдлагатай засгийн газар байсан. За гол асуудал нь бол авилгатай холбогдуулан засгийн газрыг нь огцруулж байсан. За Евростатын мэдээлж байгаагаар Болгар улс нь нэг хүнд ногдог дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Европын холбоонд сүүлийн байранд жагсаж байгаа. За 2025 онд Болгар Грекийн хамт Европын холбооны дундаж үзүүлэлтийн 68%-тай тэнцвүүц эдийн засгийн үзүүлэлтийг үзүүлсэн. Ийм одоо эдийн засаг нь бол одоогийн байдлаар Европта хамгийн одоо мууд тооцогддог ийм улсад болж байгаа. За түүний эдгээр одоо улстай холбоотой авилга за мөн энэ асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор улс төрийн сонгуул болж зохих үр дүнд хүрсэн нь энэ удаагийн сонгуулийн үр дүн болж байгаамаа.